Өглөөний минь шинхэн бичлэгтэй давтаа морил нэгд өдрийн өглөө ажилдаа гарч ин за одоо 5 цаг болж байна. 4 гэж боссон. Тэгээ устсанд орчоод гараа явж байна. Өдөр болго усанд орох айгүй чухал шүү манайх. Ялангуяа такси өрдөг хүмүүстэй. Гэрээ оройос бол юм дуутахгүй. Би одоо энэ хурдны зам руу ортлоо. Асфальтаа явж байгаа. Тэгээд унтраач гэж бодож чинь болохгүй бол даунтаун руу хоос явчихна. Тэгээд 5 цагаас орой 5 цагаас хүүхдийнхээ сагсны тэмцээнийг сургууль дээр нь очиж үзэх ёстой. Тэгэхээр тэр болтол хэдүүлээ газ нэг чадвар $300 хийчихнэ. Өнөөдрийн бичлэгтэйгээ хамт угаарай. Лайк дараарай, subscribe дараарай. Сүүлийн 2-3 өдөр бол бас нэлээд хүүтэй хонж шүү. Гэхдээ маргаашнаас эхлээд гайгүй дугацаа дулаарчих юм байна. Гэрийнхээ оройос нэг юм олчих юм бол уган тэгээд өглөөг сайхан эхлүүлэх гэдэг. Хурдны зам ортлоо ингээл явж ий да. Даунтаунд орж ирээд асаасан чинь шууд ийм нөгөө reserve trip ороод ирсэн. Тэн дээр ингээ бүх мэдээллүүд нь өгч байгаа байхгүй. За энэ ямар учиртай вэ? Uber XL гэж хамгийн дээдлэн те. Тэгээ $63.78 гэж байна. Өнөөдөр 6 цагаас гэж яг одоо 5:38 болж байна. 6 цагаас өмнө авах юм байна. Нийт трипийн тооцоолт нь болохоор 19.1 майл 49 минут гинэ. Тэгээд 5:30-аас ямар ч байсан онлайн болох хэвээр би өөрөө 6 цагаас North Lakeshore Drive-аас хөнөөд яг нэг хагийн тодорхой болоог байгаа энэ цагийн төхөөд ирэхээр угаасаа хагийн тодорхойлч тий. Тэгээ энэ болохоор бас нэг спешиал юм нь болохоор эхлээд 6 цагаас эндээс хүн авангуудаа дээшээгээ яваад эндээс ахиж нэг өөр хүн авах юм уу, ямар ч гэрлүүн очих юм уу тэгэн гутаа онгоцны буудлын руу явчих юм байна. За нөгөө хүнийхээ хагныхын гадаа хүрээд ирлээ. Энийгээ буулгахад 6 та бараг 7 болох юм байна шүү дээ. Онгоцны буудлын дээр тэгээд зөрүүд юм бараг авчих болов гэсэн найдвартай байгаад байгаа юм. Айгу үнэлгээд авчлаа шүү. Ер нь бол за нэг $40-30 л гардیں۔ Тэгсэн чинь энэ удаа $63. Яа тэгэл дундаа нэг зогсоолтой учраас тэгж байгаа бах. Хүнээ буулгасан гэсэн чинь эргээд юм өгдөггүй. Тэг яана. Буцаад хоосон явт юм уу. Даунтаун руу 40 минут гэж байна. Цагийнх $63 болсон. Маш ихтэй байна. За дараагийн трип авсан. $55. Одоо энэ удаад бол заавал онгоцны бодлоос зөрж юм аана. 45 нэмэх гэж гарч ирж байна нэлээ. Төвжрэлтэй байгаа бол та байна. Одоо 7:40 болж штэ. Тэгээ би бараг 8:30-40 бараг 9 төгөлд очно гэсэн үг байхгүй. Тэгэхээр юм авах магадлал, эргээд юм авах магадлал өндөрсөж байгаа. За хүнээ буулгасан. Тэгээд эргээд юм өгсөн бол айгүй сайхан байх байлаа. За тэгээд өгөөг юм чи одоо яа их онгоцны буудлын зогсоол дээр орж ирээ зогссон байна. Одоо 8:40 болж байна. За миний тооцоогоор бол дор хэж нэг 2 цаг орчим хүлээх болов гэж бодож байна. Тэгээд чадвал тэр хоорондоо жоохон унтаад амраад авъя. 10 өнгөрөөгөөд 11 төгөлөд гарчуул болж байна. Тэгээд тэр явуултан дээр бас даунтаун руу явуучвал их зүгээр юм. Тийм байна да. Өнөөдрийн ажил бол нэг иймэрхүү явж байна. Яг одоогийн байдлаар $119-тэй явж байна. Тэгээд нөгөө өглөө авсан 2 трипийн маань хүмүүс гарын мөнгө өгөх юм уу хүмүүс сайн мэдэхгүй байна. Гарын мөнгөгүйгээр ямарч байсан $119-тай байна. За цаг 30 минут хүлээлээ. Тэгтээ даунтаун руу биш бүртээс өөр зүгээр явсан. Aurora гэдэг эсрэг тал руугаа яваад өглөө. Аваад явъя да. $45 трип байна. Тэнцэнээс л нэг юм олж ирнэ дээ. Яаж хийж байгаад. Let's go. За хүнээ буулгацсан. Тэгээд одоо ч цаг 11:10 болж байгаа байхгүй. Тэгээ би яа гэж бодож байна вэ? Ямар ч байсан Naperville руу жоохон дуудах магадaltaй хүн хөдөлгөөн ихтэй тийм газар руу хурж ирээд зогсчлоо. Ойрхон байсан. За тэгээд
12 цаг хүртэл ямар ч байсан хүлээ гэж бодож байна. Буцаад явах юм бол 30 майл хоос явах гэдэг. 12 цаг хүртэл хүлээж ягаад 12 болонгууд хэрвээ дуутахгүй болвол X асаагаад үзье гэж бодож байна. Тэгээ онгоцны буудлын руу явна гэдэг захиалга өгсөн. Яг тэрнтэй одоо тийшээ явах дуудлагаар ч юм над руу орж ирнэ гэсэн. Тиймэрхүү байдлаар жоохон хүлээгээд үзье. Бас хоос явж бензин өрөөд явах уу те. Одоо $166. Хүлээж явахдаа хоолоо идэ да. Гэрээсээ хоолоо аваад ирсэн. Мангар олон юм нийлүүлээд хийцэн шүү дээ. За надад юу нөхөр будаа байна. Мах, ногоон дунд нь болохоор лувун нөгөө green bean, broccoli, green bean ч одоо юу гэх юм бэ? За өндөг байна, авокадо байна, помидор байна. Сайхан хоолой идчих да. Гэхдээ ер нь гайгүй ихтэй байна. Эндээс нэг юм дуудаад ямар ч байсан хоосонгүй онгоцны буудлын руу явчих واخ гэж бодож байна. За хоолой идээд дуусчлаа. Одоо яа гэм блэ? Цаг яваад идэг. One eternity later. За нэлээ одоо хүлээж байгаа. Тэгээд үнэхээр бүр юу ч болдохгүй. X асаагаад ч юм болдохгүй болохоор хоос явсаар онгоцны буудлын руу хүрээд ирлээ. Тэгээд өнөөдрийн хувьд бол яг тооцоолоогүй газар руу явчлаа л да сая сүүл. Тэгээд $300 ч худлаа авсан одоо угсаа. Одоо 1.40 болж байгаа юм чинь. Тэгээд ямар ч байсан 5-аас өмнө нэг $200 хийчихээ. Тэгээд хүүхдийнхаа гейм руу явъя. Тоглолт руу сагсны тэмцээн болж байгаа тэрлүүний явъя. Жохон тооцоолоогүй явчлаа. Тэгтээ зүгээр угаасаа өдөр болгон сайн байна гэж юу ах вэ те. Заримдаа юм тооцоолоогүй юм болно. За тэгээд хүлээж байгаад ямар ч байсан нэг юм аваад гэрийн зүг явчихвал бүр сайн байна гэж бодож байна. Даунтаун явсан ч яах вэ? За окей. 1 hour later. За өнөөдрийн Uber ажил маань ингээд дууслаа. Хүлээж байгаа онгоцны буудаас нэг гараад өнөөдөр ямар ч байсан $200 л хийлээ. Сайн байсангүй. Тэгээ түрүү ерөнхийдөө бас хэлсэн те. Өдөр болгон бол сайн байхгүй. Тэгээ хүүхдийнхаа тэмцээн дээр хүрээд ирсэн байх. Ямар хуу юм болдгийг харуулъя. Амар тоглолт болж байна. Уг сайн байлаа та. За энэтлийнх нь манай хүүхдийн сургуулийн баг. Энэ эсрэг баг нь өнөөдөр их сайн багтаа тоглосон гэсэн. Одоо нөгөө хөдөлгөөний тоглолтууд дууссан, турнамент болоод шүгийн дөрөвтөө үлдсэн байгаа. Өнөөдөр хожих юм бол авгын төлөө гэсэн. Өмнөх тоглолт нэлээ алаан тоглолт 6 минутаар 4 үе тоглоно. Өмнөх тоглолт бас амар байлаа шүү. За энэ баг бол нэлээ сайн баг гэсэн. Манай хүү энэ ярьж 25 намжтай. Айлын багаас энэ 55 номертой. Энэ нэлээ атлет гэдэг юм шиг. 7 дугаар ангийн хүүхдүүд шүү дээ. За тэр 35 номертой бас нэлээ том битүү хүүхд байна.
Энэ 20 номертой бас сайн тоглолтог эцэгтэй хөхт байна. Манай багаас болохоор энэ 12 номертой сайн. За энэ 1 номертой бас сайн. За тэг бөмбөг гоорох юм. Гой тоглолцоороо. Number 4, Blake Rush. Number 11, Cameron McGrath. Number 14, Randall Terrell. Number 30. James Aguilino. Нэгдүгээр үе дуусах чинь. Онооны харьцаа 14-12. Амар тоглолт гарч байна. Bravo! За манай гоо гарч ирсэн. Энэ 55 номерт үнэхээр өөр юм аа. Амар. Болсон ч оноогоо барьж шүү манайхаа. Та 30 аргууд яаж ирсэн. Оноогоо бариулаад гэсэн айл нөгөө гарааны тоглогчтой гаргаад ирсэн. За сүүлийн шийдэлт. Аа 35-32. Тэдгээр ингээд хин олон ирэхээр баг өрсөлдөд шүү. Одоо манахаас энэ амар ах. Тоглолтын төгсгөлийг бичиж чадсангүй сэтгэл хөдлөөд бүр догдлоо гэдэг байхгүй. Ямар ч байсан энэ удаад харамсалтайгаар хожигдсон. Гэхдээ дуусаагүй байгаа. Маргааш дахиад хүрлийн төлөө тоглоно. За тоглолтоос гарч ирчээд нөгөө өчигдөр нөгөө хамрын наалт хамар онгойлгодог унтахтаа наадаг наалт гээд бичлэг хийсэн шүү дээ. Тэрний эхний ээлж нөгөө мөнгөө шилжүүлсэн захиалга өгсөн хүмүүсийн захиалгуудыг аваад явж чинь тэгээ маргааш нөгөөдрөөс явуулах. Ахаад бас нэг газар орж бас хүмүүсийн захиалгыг авах хэрэгтэй байгаа. Тэгээ юу авах гэж байгааг харуулъя зэ. Дараагийн дэлгүүрийн гадаа хүрээд ирсэн нөгөө захиалсан хүмүүсийн барааг нь авах гад авчаа зогсож байна. За энэ удаагийнхан юу гэхээр нэлээд удаан тасарсан байсан. Леброн хэнээс ахаад буцаад худалдаанд гараад эхэлсэн байна. Нэлээд удаан тасарсан байсан бохгүй бүр олдохгүй авар сток болцсон байсан. Тэгээ энэ маань хүрээд ирсэн байна. Гэхдээ цөөхөн тоогоор ирсэн байна. Дахиж за энэ салбарууд дээр л ахиж нийлүүлэгдэхгүй юм байна. Тэгэхээр цөөхөн үлдсэн байгаа юм байна. За энэ удаагийнх нь болохоор нөгөө VSOP гэдэг нөгөө миний өмнө явуулж ирснээс болвол нөгөө арай өндөр том шилттэй арай үнэтэй гэсэн үг. Тэр нь шүү. Тэгэхээр цөөхөн үлдсэн байгаа. Ахыг хүсэж байгаа, захиалгыг хүсэж байгаа хүн байх юм бол холбогдоорой. За гэрийнхэн гадаа хүрээд ирлээ. Тэгээд өнөөдрийн бичлэгтэйг хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа. Бичлэгээ дуустал нь үзсэнд бас их маш их баярлалаа. Лайк дараарай, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя.